Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр байшин болон өрөөтэй холбоотой үг хэллэгүүдийг сурцгаая. Эхлээд монголчууд ямар байранд амьдардгийг харцгаая. Хамгийн эхнийх нь гэр. Гэр. Монголчууд эрт дээр үеэс гэрт амьдарсаар ирсэн. Дараагийнх нь орон сууц. Орон сууц бол Монголд байдаг хамгийн түгээмэл байр юм. Орон сууц. Монголд орон сууц 1 м2 нь дунджаар $850-оор худалдаалагддаг. Хувийн орон сууц. Хувийн орон сууц. Монголд баян хүмүүс ихэвчлэн хувийн орон сууцтай байдаг. Зослонгийн байшин. Зослонгийн байшин. Хүмүүс хотын шуугиантай амьдралаас холдохын тулд зослонгийн байшинд амьдардаг. Та аль төрөлд нь амьдардаг вэ? Би зослонгийн байшинд амьдардаг. Би орон сууцанд амьдардаг. Би гэрт амьдардаг. Би хувийн орон сууцанд амьдардаг. Одоо өрөөнүүдийн нэрийг сурцгаая. Зочны өрөө. Зочны өрөө. Онцлогын өрөө. Онцлогын өрөө. Гал тогооны өрөө. Гал тогооны өрөө. Угаалгын өрөө. Угаалгын өрөө. Эдгээр өрөөнүүдэд юу хийдэг вэ? Угаах. Угаалгын өрөөнд бид гар нүрээ угаадаг. Хоол хийх. Гал тогооны өрөөнд бид хоолоо хийдэг. Унтах. Унтлахын өрөөнд бид унтдаг. Амрах. Зочны өрөөнд бид амардаг. Миний видеог үзсэнд баярлалаа. Дараа уулзцгаая.